За 41 63 19-өөс 38 болгоод хийчээрэй. Нийлүүлээд 38. Энэ G4 барилгыг шилжүүлэх гээд байна. Чи хуваачих юм бол автокаранаар барилга дээр тавиад тэгээ А3-аараа чааш нөхөх гээд байна. За сонслоо. Топ компанид ажилладаг ганцлог талбай инженер хийдэг. За өнөөдөр миний нэг ажлын нэгүүлтэд танилццгаая. За манай ажилчин ингээ өглөө 6 цагт цуглждаг. Өглөө эрт ямар нэгэн төгжүүлэг үйлчдэг ажил дээр хариуцсан инженер техник ажилчид хабын албууд нийлээд ингээд бие халаах хөнгөн дасгал хийгээд тэгээд инженер техник ажилтнаас ажилт маань үүрэг даалгавар хуваарлалт аваад ажилдаа гарцгаад. За одоо бол ерөнхийдөө манай А1 блок 2 давхрынхаа цутгалтанд бэлдээд байж байна. А2 давхар барилга маань болохоор 1 давхар саяхан зутгсан. 2 давхрын маань ажлууд одоо эхэлж байна. За А3 маань бас зойрын давхраа саяхан 2 хоногийн өмнө цутгаад 1 давхрынхаа ажил дээр бэлтгэж чинь. За давхар тэгэл гаражийн барилга 2 газар зэрэг явж байна. Тэгэл өглөө ажил дээр ирээд ингээл буужгинж байгаа. Тэгэл орой нэг буух үед нэг намхан болол тэгэл бодог та. Одоо ерөнхийдөө инженер техник ажилтны үндсэн үүрэг миний нэг өдөр тутмын хийдэг ажлуудын нэг байгаа. Байнгын хэмжилт хийж, хэмжээ тавих ажил. Одоо А3 буюу энэ орон сууцны барилгын маань арматурчлалын ажил. Энэ дээр хяналт тавина. Мөн надаас гадна бас нэг арматур хариуцсан 2 инженер байдаг. Учраас тэр хоёр маань ерөнхийдөө яваад би хэмжилт. За тэгээд нөгөө төрөний ярьдаг үндсэн төвөрийн ажил мэжлээ ерөнхийдөө зохицох ажилтай байгаа. Одоо өнөөдрийн төлөвлөгөө бол ер нь л яг орон сууц байр маань захиалагч нар маань хүлээж аваад нүүж орж байгаа мөн тэндээ ад жаргалтай амьдарч байгаа мөчийг харахад хамгийн сайхан байдаг да. Хийж байгаа зүйл маань ингээд нүдэнд маш нүдэн дээр ингэж өөрчлөгдөж ингэж гарч ирдэг учраас ингээд хийж байгаа юмдаа маш дуртай. Ингээд багасаа барилгын инженер болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэрнийхээ дагуу одоо ажиллаж байгаа да. Энэ багцаар бид нар ингээд давхар болгон дээр, гүйцэтгэл болгон дээр за үе шатны ажил болгон дээр ерөнхийдөө эмгээрээ хэмжилтээ хийгээд за үндсэн одоо хэмжилтээ гаргаж өгөөд тэгээд ажлуудыг бүсдээд үргэлжлүүлээ явж идэг байгаа байнгын. А3 08 байна. 2 тонтой төмрийг ийшээ бэлзүү шилжүүлэл болохоо. Томны ажил таахаар. Энэ бэлзрүүл аваачих. Одоо тэр морин дастагчны цаана гэсэн үг. За барилгын суурьны тухайд гэвэл барилгын суурь маань өөрөө одоо дээрээшээ хэдэн давхар баригдахаас хамаарат хийслэл болон хэмжээнүүд нь бүгд өөр байдаг. Суурь бол угаасаа барилгын хамгийн чухал хэсэг. За дээрээс ирж байгаа хамаг бүх ачааллыг өөр дээрээ дааж авах хүчин чадалтай. Мөн доошоо суулгахгүй байх үүрэгтэй. Энэ суурийн хувьд болохоор хагас карказон барилга буюу зөвхөн баган дамнуутай барилга барьж байгаа учраас ерөнхийдөө буцаан дүүргэлт юм шороогоор дүүргээ зөвхөн багны хэсэг дэшээ гараад одоо энэ зойрын давхрын хэсэг маань арматур богцсон хэсэг маань хэв өгсөгдөж байгаа дамнуу холбоотой уучлалыг ерөнхийдөө гаражийн барилга маань ингэж бүтдэг байгаа. Манай өдрийн цайны цаг болсон байна. Хэд дэшээ би шив хоолнд харлаа. Ерөнхийдөө манай компани өдрийн 3 болтой. За энэ манай галтгооны хэсэг нийт ажилчид маань ингээд галтгоонд цаана галтгооны хэсэг энэ маань заалны танхим хэсэг байгаа. За хоолнд ороод ажиллаа гарцгаад байгаа. Барилгын ажил гэдэг маань ерөнхийдөө маш их хүн хүч хөдөлмөр ордог. За мөн давхар техник шаарддаг. За мөн маш их хугацаа шаарддаг ажил байдаг. Тийм ч учраас ерөнхийдөө бид нар аль болох бүх ажил дээр стандарт норм дүрмийг барьж ажилладаг. За тийм ч учраас манай компани ерөнхийдөө 20 жилийн хугацаанд төдий болтол ингээд барилгын салбарт ажиллаж байгаа. Мөн бусдад ингээд танигдж байгаа буюу одоо бидний шүншиг гэх брендийг үүсгэж байгаа зүйл маань энэ ерөөсөө хамгийн гол зүйл нь хөдөлмөр болон за гол нь стандарт гэдэг зүйлийг маш сайн чандлан баримталж ажиллаж байгаа. Аль өмнө айлын хашаанд байсан энэ модоо устгалгүйгээр байлгаж байгаад яг одоо энэ барилгаас хол байгаа учраас бид энэ дээр шууд тогтчлтын талбай гэдэг ерөнхийдөө байгалаараа ургасан модыг ерөнхийдөө тайр тасалгүйгээр өөрөөр нь байлгаж байгаа тогтчлтын ажлыг хөгжүүлнэ гэсэн үг юм. Шүншиг гигэн төслийн А хэсгийн барилгажилт маань ерөнхийдөө
орон сууцны 3 барилга, гараж үйлчилгээний барилга 6. За энэ 6 гараж маань орон сууцтайгаа ингээд нэвт холбогддог. За мөн дотроо үйлчилгээний төвүүдтэй усан бассейн, за фитнес, за мөн клуб хаус, за мөн үзүр үйлчилгээний төвүүд буюу дэлгүүрүүд, эмийн сангууд ерөнхийдөө энэ дээр ерөнхийдөө бүх зүйл нь байрлаад явна гэсэн үг. Орчин суугчид маань ерөнхийдөө байр захиалсан тохиолдолд огт гадагш гарахгүйгээр саад учруулгүйгээр үйлчлэгээ авах боломжтой тийм зүйлээр төлөвлөсөн гэсэн үг. Одоо агууруу барилгын маань нэг давхрын арматурчлалын ажил болон гадны хэв ашмал татах ажил дээр явагдаж байна. Тэгээд ямар ч юмнуудаа бэлдээл явж байна да. Манай ерөнхийдөө барилгын талбай дээрх үйл ажиллагаа ерөнхийдөө одоо өдрөөр хэмждэг. Нэг өдрийн дотор ихэд юм нь өөрчлөгдөөд тал авах бэлтгэл ажлаа анхын тулд бид нэр 6-аас 7 хоног хөдөлмөрлөж одоо нүүр их хөдөлмөрийн хүчинд бидэд стандарт дүрм, норм дүрм бүх зүйлийг баримтж нэг давхар зүйл маань баригддаг. За тэгээд миний нэг өдрийн ажил нэг иймэрхүү байлаа. Яг шаардлагатай үедээ талбай дээр байнгын байж байгаа. Ерөнхийдөө ингээд цаг агаар, хур тундас саргалцахгүйгээр байнгын ерөнхийдөө ингээд гадаа ажиллаж. За тэгээд нийт шүмшиг гэгээн төслийг сонгогч байгаа дахиад нартай бидний сэтгэл зүрхээ зориулсан төсөл байгаа шүү. Тэгээд бидний сонгосон тавханд баярлалаа. Жаргалын өргөөг шүншиглэн бүтээв. Шүншиг гэгээн хороолол.